Манга орооны дарга эрхэм гишүүдээ улсын хурлын 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан эдийн засгийн сэргээх хөтөлбөр болон олон улсын валютын сангийн өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тус үндэслэн төсвийн нэгдмэл тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн доктортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан танилцуулсан билээ. Эдийн засгийн уналтаа гарч ажилгүйдлийн түвшин 2 оронтой тоонд хүрсэн. Төсвийн алдагдлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 18% хүрч уг алдагдлыг зээлээр санхүүжүүлэх шаардлага үүссэн. Гадаад валютын цэвэр нөөц үгүй болж олон улсын зах зээл гаргасан боондуудын дагуу төлөх чадваргүй болсон. Улмаар дунд хугацаанд өрийн доктортой байдал алдагдах эрсдэл тулгарсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд нэгдүгээрт эдийн засгийн эрчимжүүлэх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, хоёрдугаарт олон улсын байгууллагын тусламж дэмжлэгийг авч эдийн засгийн суур бацаас засах зайлшгүй шаардлага үүслээ. Олон улсын валютын сангийн өргөгдсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас уруулах, төсвийн орлогын доктортой их усурыг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багтаж зорилтод бүлэг чиглүүлэх, хүн амжин бүтэц хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинжлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан авч хэрэгжүүлэхээр төсвийн тодтголын төсөлд тусгаад байна. Олон улсын валютын сантай хамтран өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсны дагуу уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан нийт 8 хууль 3 улсын хурлын тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. Үүнд 1 төсвийн доктортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. 2 төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. 3 засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай. Хувь хүний орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. 5 онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай. Монгол Улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. 9 импортын гайлын албан татврын хувь хэмжээ батлах тухай Монгол Улсын хурлын тогтоолын хавсралт өөрчлөлт оруулах тухай. 10 тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын хурлын тогтоолын төсөл. 11 Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслүүдийг тус боловсруулан танилцуулж байна. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан гаргах хуулийн төслүүдийн хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.